За сайн байцгаана уу хүүхдүүдээ. За бидний хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр маань эхэллээ. За өнөөдөр бол эхний хүүхэд хөгжүүлэх өдрөөр номтой нөхөрлөх өдөр болж байна. За энэ өдрөөрөө бүгдээрээ юу хийх вэ гэхээр уншсан номын тэмдэглэл хөтлөхнэ. За манай амгалан цогцлбор сургуулийн багш нар маань та нартаа ийм хөөрхөн уншсан номын тэмдэглэлийн тэмдрийг явуулж байгаа. Тэгэхээр та нар маань өнөөдөртөө өөртөө ангийнхаа номын сангаас авч явсан эдгээр номнуудаас сонгоод өөрийнхөө номын тэмдэглэлийн дэвтэр дээр хөтлөж байна. Мөн энэ ном та нарт маань одоо хүрснээрээ яаж хөтлөх вэ гэдгийг багш нь тайлбарлаж өгье. За дөрөвдүгээр анги багш нар маань хамтран бэлтлээ. За ном уншихаар бид үгийн баялаг нэмэгдэнэ, мөн алдаагүй зөв бичдэг болно, өөртөө итгэлтэй болно, бүтээлч үйл ажиллагаанд суралцдаг байх нэ. За ингээд бүгдээрээ ном унших дадалтай болохыг чухалчилж зорж ажиллаж байгаа. Тэгэхээр ном унших болгондоо энэ дэвтрээ хөтлөөрэй хүүхдүүдээ. За энэ дэвтрээ хөтлөхдөө яах вэ гэхээр унших ярих бичих чадварыг ахиулна, хүсэлтийн дагуу хөтөлж яваарай. За уншсан сэдвээ бичээд, үгийн тоогоо бичээд мөн одоо үлгэр дээрээс номон дээрээс гарсан зүйлээ бусдад ярьж өгсөн бол бас ярьж өгсөн зүйлээ тэмдэглэх нь байна. За ингээд зохиолын үйл явдлыг бас энэ хэсэгт зургаар дурсалж үзүүлж болох нэ. За тэмдэглэл хөтөлсөн өөрийнхөө нэрийг бичээд явах нь байна. За миний уншсан номын тэмдэглэл сар өдрөө тавина. Мөн номын зохиолчийг бичих нь байна. За ном маань ямар нэртэй ном байв? Зохиолд гарч байгаа баатруудыг одоо дотоод болон гадаад чанараар нь дурсалж бичиж болох нь. За зохиолын товч агуулга дотор одоо дөрвөн дээртэй чамд одоо юуг ойлгуулсан юм бэ? Юуг ухааруулсан юм бэ гэдгийг товч агуулга дотроо ойлгоснороо бичих нь байна. За тэгээд мөн зохиолоос одоо надад хамгийн их таалагдсан хэсэг гэдгийг зөвхөн нэг өгүүлбэрт багтааж бичиж болох нэ. За энэ мэтчлэн хүүхдүүдээ хэвдрээ ингээд хөтлөөд яваарай. За ингээд ном уншиж байх явцад одоо мэдээж бидний утгыг нь мэдэхгүй өгнүүд тааралдаг шүү дээ. Тэгэхээр энэ үгийг бүгдээрээ энэ хэсэгт үгийн тайлбар тол хэсэгт бичиж аваад тол бичгнээсээ хайж олж үгийн утгыг мэдэж аваарай хүүхдүүдээ. За ингээд ном унших үртэй хөтлөөрөө хүүхдүүдээ ингээд хамгийн арын хуудсанд одоо миний танилцуулга гэд өөрийнхөө танилцуулгыг бичиж өгөөрэй. За ирээдүйд чи ямар хүн болохыг зордгийм бэ? Тийм ээ. Мөн чөлөө цагаараа юу хийх сонирхолтой вэ гэх мэт эдгээр зүйлүүдийг бичиж болох нэ. За ингээд бүгдээрээ ном унших дадалтай болцгоё. Уншихаа болвол сэтгэхээ болно гэсэн ийм үг байна. Тийм ээ. За ингээд уншсан номын тэмдэглэлийг хөтлөөрэй. Ном унших дадлаа бүтээцгээе.